Бүхэл бүтэн 30 жил бид Тупакийг хэн бодсныг, яад ийм зүйл болсныг мэдэхгүй асуултын тэмдэгтээ явж ирлээ. Гэхдээ энэ нууц эцэстээ задрах гэж яг одоо шүүх хурал нь өрнөж байна. Түүний амийг хөнөөсөн байж болох гол сэжигтэн Southside Compton Crips бүлэглэлийн босс KFD буюу Dwayne Davis-ийн шүүх хурал хэдхэн өдрийн өмнө эхлээд байгаа юм. Түүний шүүх хурал сар орчим үргэлжлэх товтой байгаа. Дэлхийн нийтээрээ 30 жилийн дараа анх удаа Тупакийн алалгын үнэн мөннийг дэнслэх түүхэн шүүх хурлыг амьсгал аван ажиглаж байна. Өнөөдөр бид Тупак Шакурын агуу амжилт, түүний амьдрал, энэ цус хэрэг болон яг одоо өрнөж байгаа KFD-гийн шүүх хуралдааны эргэн тойрондох гээд бүх баримтуудыг аль болох тодорхой сонсоцгоё. Хэрэг рүү гүнзгий орохоос өмнө Тупак Шакур гэж хэн байсныг эргэн сонцгоё. Тупак бол ерөөсөө л 90-ад оны гудамжны дуу хоолой, амин сүнс зүрхэн байсан. Тэр ядуурал, нийгмийн шудраг бус байдал, арсны өнгөөр ялгуурлан гадуурхалтын эсрэг эцсээ хүртэл тэмцсэн зохиолч, рэпер, нийгмийн зүтгэлдэн, философч байсан гэж хэлж болно. Тупак амьдралынхаа богино хугацаанд 75 саяас дээш цомог борлуулж, Me Against the World, All Eyes on Me зэрэг цомгууд нь хөгжмийн түүхэнд платинум батламжийг авч чадсан. Dear Mama, California Love, Changes дуунуудыг нь өнөөдөр ч дэлхийд дахина бид бүхэн сонссоор байгаа. Түүнийг 2017 онд Rock and Roll Hall of Fame буюу Rock and Roll-ийн алдрын танхимд мөнхжүүлсэн. Тупак Шакур бол дэлхийн хамгийн амжилттай хип-хоп уран бүтээлч байсан. Түүнийг Rock and Roll-ийн хаан Elvis Presley-гээс ч дутахгүй гэж үздэг байсан юм. Сая хөгжүүн дэмжигчдийн хувьд Тупак рэп хөгжмийн хаан, гангстер, рэпийн амьд домог, Tag Life-ийн биелэл нь байсан юм. Тэр өөрөө өөрийгөө тодорхойлохдоо би уур хилэнгээр дүүрсэн дуу хоолой. Яад гэхээр би Европоос нь гарч ирсэн. Намайг хар Есүс гэж дуудцгаа. Би та нарыг аврахаар илгээгдсэн гэж ярьдаг байсан. Гэхдээ бол эрх баригчид болон хипхопын өрсөлдөгчдийн хувьд тэр бол шүдний өвчин, аюул занал хийлэн байсан юм. Тупак Америк орн өөрийн хүүхдүүдэд иддэг. Та бүхэн намайг юу гэж бодох чинь ерөөсөө хамаагүй. Би та нарын бүтээсэн сүдэр хിവэрэл байна гэж ярьдаг байсан. Тэр маш олон удаа би залуугаараа сүр жавтлантайгаар энэ хорвоог орхино гэж ярьдаг байсан. Тун удахгүй энэ зүн нь биелсэн. Одоо харин та бүхэндээ Тупак Шакурын амьдралын сүүлчийн цагуудын түүхийг ярьж өгье. 1996 оны 9-р сарын 6 Калифорни мужид Лос Анжелес хот шөнийн 23 цаг 30 минутын орчимд Тупак Лос Анжелесийн төвдөх Lil Lazy Studios шинэ клипнийхээ зураг авалтыг дуусгаад гарч ирсэн байдаг. Сүүлийн 6 жилийн хугацаанд 6 шилдэг синглийг чартуудад оруулж асар том амжилтанд хүрээд байсан ч ердөө 24 цагийн дараа энэ бүхэн нь аимшигтайгаар төгсөх болсон. Calabasas дахь харштай очоод хэдэн цаг амарсны дараа өглөө нь түүний үеэл Jamala Line Лас Вегас руу хамт аялахыг санал болгосон. Тэд төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэхээр төлөвлөж байсан юм байна. Тупак Вегаст болох мэргэжлийн боксing тоглолтыг үзээд дараа нь дотоодын клубт тоглолт хийх ёстой байсан юм. Түүнтэй хамт түүний тухайн үеийн найз охин Gidada Jones буюу домогт продюсер Quincy Jones-ийн охин хамт байсан. Гэхдээ Тупак энэ авилалд тимч тууштай байгаагүй гэдэг. Түүнд Атланта руу очиж шийдвэрлэх гэр бүлийн асуудал байсан ч менежерийнх нь ятгалгаар Вегас руу явхаар болсон гэдэг. Энэ бол түүний амьдралын сүүлчийн аялал нь болсон. Тэр цагаас 5 жилийн өмнө буюу 1991 онд Тупак Clips Now хэмээх анхны цомгоо гаргаад хип-хопын ертөнцид захиур хаглан гарч ирсэн. Тэр гудамжны амьдралын хатуу үннийг рэперээр дамжуулан илэрхийлж нийгэмд дуу хоолойгоо хүргэж чаддаггүй ядуу хаягдсан хүмүүсийн өмнөөс дуугардаг болсон. 1994 онд тэр Tag Life хэмээх философо танилцуулсан. Tag Life гэдэг нь ерөнхийдөө дээрэмчний амьдрал гэсэн утгатай. Нийгмээс бидэнд тулгаж байгаа бүх шахалт хүнд хэцүүг хэлж байсан. Буруу сонголт хийхэд хүсээгүй амьдрал руугаа орчихдог. Гэхдээ бүх саад бэрхшээлийг сүрэн би амжилтанд хүрэх болно гэсэн утгатай үгс. Түүний бие дээрх шивээснүүд нь ч бүгдээрээ маш гүн утгатай. Жишээлбэл AK-47-гийн буугны зураг 50 гэсэн тоо бүхий шивээс нь 50 хар эрс залуу нэг зорилгын төлөө хамтрвал юу ч хийж чадна гэх итгэлийг илэрхийлж байсан гэдэг. Тупак ядуусын хорлолын залуус төдийгүй түүнийг цагаан арьстай дунд давхаргын залуус хүртэл анхаарлаа төвлөрүүлж байсан. Түүний ирч хүч, инээрэг, үнэн мөн чанар нь бүх төрлийн хүмүүст хүрч чаддаг байсан. Тэр би үнэнээрээ байж хүүхдүүдэд бодит байдлыг ярьж байвал надад рекорд лейбл эсвэл кино урлагч хэрэггүй гэж үздэг байсан нэгэн.
Гэвч түүний энэ амжилт хипхопын ертөнцид олон дайснуудыг мэдээж бий болгочихсон. Өрсөлдөөн асар том бие тоолт нь сүрлийн хор болж улмаар Вегасын гэрэл дүүрэн байсан тэр гудамжинд түүний амь насыг авах хувь тавилан огтож байсан. 1996 оны 9-р сарын 7 Вегас дахь сүүлчийн өдрийн 15 цаг. Тупак Вегас ирээд казиногийн ширээний ард цагийг өнгөрөөж байсан. Түүний хажууд хамгаалагч нь болох Франк Александр мөн Outlaw Immortals хамтлагийн гишүүд буюу түүний найзууд нь арын дуучид нь хамт байсан. Тэд казинод их хэмжээний мөнгөөр бооцоо тавьж хожиж байсан байгаа. Тупакийг хааж явсан хүмүүс ялангуяа хүүхнүүд бол хүрээлдэг байсан. Тэгэхдээ тэр өндөр бооцоогоор тоолдог шигээ амьдралаараа ч мөн маш том дэнжин тавьж чаддаг нэгэн байж. Ер нь энэ дугаарыг яагаад хийж байгаа вэ гэхээр миний хувьд багасаа Тупакийг бас сонсож өссөн. Тэгээд одоо түүнтэй холбоотой сэжигтний шүүх хурал эхлээд байгаа болохоор та бүхэндээ маш дэлгэрэнгүйгээр Тупакийг эргэн сануулахыг хүссэн юм. Тийм болохоор түүний бага насны амьдралыг ч гэсэн яриад өгье. Түүний амь насаа алдсан тухайн цаг үеэс 25 жилийн өмнөх рүү буцацгаая. Нью-Йоркийн East Harlem-д өссөн түүний бага нас маш хүнд хэцүү байсан гэдэг. Түүний ээж нь болох Афини Шакур Радикал Хар Пантер буюу Black Panther хөдөлгөөний гишүүн байсан. Дэлбэрэлт бэлтгэсэн хэрэгээр баривчлагдаж байсан ч удаатай. Афини Шакур шоронд 15 сар суугаад шоронгоос гарснаас хойш удалгүй 1971 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Тупак Амур Шакурыг төрүүлсэн байгаа. Энэ нэр нь Өмнөд Америкийн инкүүдийн хувьсгалчийн нэр гэрэлт сүүдэр могоо гэсэн утгатай. Аав нь амьдралд нь байгаагүй түүнд эрэгтэй хүний орон зайг мэдээж дутагдуулж байсан. Ядуурал орон гэргүй байдал нь тэднийг зоож байсан ч 1986 онд ээж нь түүнийг Балтиморын урлагийн ахлах сургуульд оруулж чадсан байдаг. Тэнд Тупак жүжиглэх, урлаг болон рэп хөгжимд дурлаж авьяасаа нээсэн үе. 1988 онд ээж нь түүнийг асуудалтай амьдралаас холдуулахын тулд Калифорни Марин Сити рүү илгээсэн. Гэхдээ Марин Ситид тухайн үед зодон, дээрэм газар авсан байдаг. Удалгүй тэгээд ээж нь ирсэн ч хар тамхинд донцсон байгаа. Тупак ээжийнхээ донцлоос болоод өөрөө ч мөн хар тамхи зарахаар оролцсон ч хүмүүс сүрж байгааг хараад зүрхэн шархалж 7 хоногийн дараа тэр байдлаас болсон. Ингээд тэр рэп хөгжмийг амьдралынхаа ганц гарц болгохоор шийдсэн нь тэр. 17 настайдаа Тупак найз Ray Live-дагаа хамт Strictly Dope хамтлагийг байгуулсан. Удалгүй Digital Underground хамтлагийн ахлагч Shock G түүнийг бүжигчнэр хамтлагтаа авснаар Тупак дэлхийгээр аялан тоглолт хийх боломж олдсон байдаг. Тупак бүжиглэхээс гадна микрофоны ард гарч рэп хийж эхэлсэн. 1991 онд анхны цомог мөн Juice хэмээх уран сайхны кинонд гол дүрийг бүтээж жүжигчний хувьд маш том амжилтыг олсон. Бас өөрийнхөө цаг үеийн домог нь болно гэж тухайн үедээ хэлж эхэлсэн. Тэгсэн ч амжилттай хамт асуудлууч ар араасаа дагсан байдаг. Тухайлбал 1992 онд жолооч руу халдсан хэрэгээр Тупак баривчлагдсан. Дараа нь 1993 онд өөр нэгэн рэпер рүү бейсболын цохиураар халдсан, мөн киноны хариуцлагч Алан Хьюз руу халдсан хэрэгт буруутгагдсан. Атлантад мөн 2 цагдаагийн ажилтан руу бууцсан хэрэгээр баривчлагдсан удаатай. Гэхдээ сүүлд нь хэрэгийг хэрэгсэхгүй болгосон. Тупак өөрийн гангстер дүр төрхөд ер нь орчихсон гэж хэлж болно. Цагдаа нар болон хууль сахиулга байгууллагынтай тэр байнга л сүргэлдэг байсан. 1994 оны 11-р сарын 30-нд Нью-Йоркийн Times Square дэх студийн лоббид Тупак руу зэвсгэлсэн дээрэмчэд хаалдаж байсан удаатай $40,000 үнэт эдлийг нь дээрэмдээд 5 удаа бууцсан. Тэр эсэм мэдүүлсэн ч үүнийг рэп хөгжмийн салбар дахь дайснуудынх нь зохион байгуулсан хувилдаан гэж үзэж байсан. Энэ явдал нь East Coast, West Coast буюу зүүн болон баруун эргийн рэпрүүдийн хоорондох дайныг эхлүүлсэн байгаа. Тухайн бусан явдлаас хэдхэн цагийн дараа эмнэлгээс Тупак өөрөө гараад 19 настай эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээх шүүх хуралдаанд ч оролцсон. Тэр хүчингийн хэргийг үгүйсгэж байсан ч буруутад тооцогдсон 4.5 жилийн хорих ялыг авч Clayton Correctional Facility шоронд хоригдсон байгаа. Шоронд байхдаа Тупак Tag Life-аас татгалзаж байгаагаа зарласан ч энэ нь ердөө шоронгоос хурдан гарах арга нь байсан гэдэг. Мөнгөгүй болж хүнд байдалд орсон Тупакт Death Row Records-ийн эзэн нөлөө бүхий Suge Knight тусламжийн гараа сунгасан байдаг. Тэр Тупакийн $1.4 сая барьцааны мөнгийг төлөөд оронд нь Death Row-тэй гэрээ байгуулахыг шаардсан. Шоронгоос сулагдсаныхаа дараа Тупакийн дотор хоримтлагдсан бүх уур хилэн нь хөгжимтэн тесрэлт болон гарч ирсэн гэж хэлж болно. Одоо харин түүнийг буудуулсан 1996 оны 9-р сарын 7-ны өдөр лөө буцацгаая.
Оройн 8 цаг 35 минутын орчимд Майк Тайсны боксing тоглолт дуусны дараа Tupac, Suge Knight болон тэдний хамгаалагчид MGM Grand зочид буудлын лоббигоор гарч байсан. Энэ үед нь болохоор Deep Rock-ийн нэгэн ажилтан Tupac-д хандаад хэдэн 7 хоногийн өмнө тэднийг дээрэмдсэн Southside Crips бүлэглэлийн гишүүн Орландо Андерсон лоббид явж байна гэдгийг хэлсэн. Tupac шууд л Орландо Андерсон руу гүйж очоод түүнийг зохиод улмаар Suge Knight болон тэдний нөхөд ч Орландог бүлэглэн зодчихсон. Ер нь бол гангстер рэпийн хаан Tupac Shakur тэр залууд сургамж өгөхөөр шийдээд тэгээд дайрсан нь тэр. Яагаад тэгэхээр энэ явдлаас 2 жилийн өмнө Нью-Йорк хотод Tupac огт өөр төрлийн тулаанд амь насныхаа төлөө тулаанд орж байсан удаатай. 1994 оны 11-р сарын 30-нд Times Square дэх бичлэгийн студийн лоббид тэр $40,000 үнэт эдэллээ дээрэмдүүлээд үл таних хар арьстай залууст ойрын зайнаас 5 удаа буудуулсан байдаг. Цагдаа нар үүнийг ердийн нэг дээрэм гэд үзчихсэн. Tupac үүнийг хипхопын ертөнцтэйг харин олон дайснуудынх нь нэгнийх нь өшөө авалт гэж харж байсан. Tupac-ийн хувьд хэдийнэ л олны бай болсон байсан гэсэн үг. Түүний төрөмгийн хөгжим, цагдаа нар болон нийгмийн удирдагчдыг хэлэг нүүрж бусад рэперүүд рүү хийсэн дайралт нь хипхопын ертөнцид сүргэлдэн үүсгэчихсэн. Чинээлээд нөлөө бүхий хар арьс залуугийн эсрэг хүмүүрэл жигссэн. Гэхдээ тэр бууж өгөхөөс эрс татгалздаг нэгэн байсан. Тэр өөрөө энэ бүхэн миний дүр төрхтэй холбоотой. Сонин хэвлэлүүд MTV намайг мандуулж дараа нь өөрсдөө бүтээсэн тэрэл дүр төрхөөр маань намайг сүрүүлж байгаа. Би цомог зардаг. Энэ бол миний амжиргаа, миний хийдэг зүйл. Кинон дээр олон хүнийг алдаг Арнольд Шварценеггерийг буруутгадаггүй хэрнээ рэперүүдийг дуудуулаад энэ тухай ярьж байгаад яагаад буруутгаад байгаа юм бэ гэж хэлдэг байсан. Одоо харин түүнийг амиа алдахад хүрсэн тэр халдлагын шүн рүү буццгаая. 1996 оны 9-р сарын 7, 21 цаг. MGM Grand-д зодон хийснээс хойш Tupac болон түүний хүрээллийнхэн клуб 662 руу явхаас өмнө хувцас солихоор буудлын руугаа буцсан байдаг. Түүний үеэл Жамала энэ тухай дурсахдаа тэр буудлаа буцаж ирээд маш их сэтгэл нь хөдөлчихсөн байсан. Жамала би тэр залууг Майк Тайсон шиг нокаутад оруулчихлаа шүү дээ гэж хэлсэн байдаг. Хувцаа солихдоо Tupac сум нэвтэрдэггүй хантаазаа өмсгүй байхаар шийдсэн юм байна. Найзууд нь өмсхийг зөвлөсөн ч тэр орой хитрхи халуун байгаа гэд өмсөөгүй юм байна. Энэ нь түүний хийсэн том алдаа болсон. Ингээд тэд дараа нь Suge Knight-ийн хаш руу очсон. Suge-ийн хаш дахь бүх зүйл улаан өнгөтэй Bloods бүлэглэлийн өнгөөр тохижуулагдсан байдаг. Tupac Bloods-тэй холбоотой лейблтэй нэгдснээрээ тэдний заналд дайсан болох Southside Crips-тэй улам гүнзгийл асуудалд орж исэн. Явхасаа хагас цаг орчмын өмнө Tupac хамгаалагч Frank Alexander сонин хүсэлт тавьсан юм байна лээ. Тэр тухайга хамгаалагч нь дурсахдаа би Suge Tupac нартай хамт машин руу алхаж яваад ард нь суух гэж байтал Tupac намайг зогсоогоод яваад Lexus-ыг барь. Бид уух учраас чи биднийг буцааж жолоодох хэрэгтэй гэд явуулчихсан гэж хэлсэн. Ингээд Suge Knight Tupac-тай ганцаарчлан ярилцахыг хүссэн учраас энэ шийдвэрийг гаргасан юм байна. Tupac Deep Rock-тэй байгуулсан гэрээгээ дахин сонгохгүй байхаар шийдэд байж. Лейбл түүнд орлогоос нь шударгаар хувь өгөхгүй байна гэж тэр үзчихсэн. Мөн Tupac Нью-Йоркийн рэпер Biggie Smalls-тэй хийх сөргөлдөөндөө гүн орооцолчихсон байсан үе. Тэднийг клуб 662 руу хөдөлж байх үед шөнийн 23 цагийн үед цагдаа нар дуу хөгжмөө чанга тавьчихсан машины дугаар байхгүй байна гэж төр зогсоосон байдаг. Гэхдээ дугаарыг нь багажнаас нь гаргаад үзүүлэхэд нь торгуулгүй явуулсан. Энэ үед Tupac цунхоор гараад фэнүүдтэй дохио занга өгч мэдчилж байсан гэдэг. Гэхдээ зодуулсан Орландо Андерсон өөрийнхөө үеэл нөгөө бүлэглэл нь болох Southside Crips-ийн анхлагч 33 настай Dwayne Keffe D. Davis дээр очиж ярьчихсан. Ерөнхийдөө болсон явдлыг ховсон гэсэн үг. Keffe D тэднээс хариу авахар шийдсэн. Ингээд Keffe D хамтрагчдаас 40 калибрын Glock буу олж аваад цаа өнгийн Cadillac машинд суугаад тухайн үед жолоочийн судал дээр Terrence T. Brown, урд судалт нь Dwayne Keffe D. Davis өөрөө, арын судалт нь нөгөө зодуулсан Orlando Baby Lane Anderson болон DeAndre Freaky Smith явж исэн. Улмаар шөнийн 23 цаг 15 минутын үед Лас Вегасын Flamingo Cobble Lane замын уулзуур дээр Suge Knight-ийн хар BMW улаан гэрэл гарсан учраас уулзуур дээр зогсон. Баруун талд нь аялагч эмэгтэйчүүдийн машин зогсоод Tupac тэдэндээ ярьжсэн гэдэг. Яг энэ үед тэдний баруун талд нь цагаан Cadillac мөн зэрэгцэн ирсэн. Арын суудлын цонхон буугаад шууд буудаж эхэлсэн. Tupac руу 4 сум туссан, 2 сум нь цэжинт нь, нэг нь гарт нь, нөгөө нь гуйнд нь. Suge Knight-ийн толгойд харин сумны хилтерхий онсонч тэр амьд үлдэж чадсан.
Тупак энэ болсон явдлаас хойш 6 хоногийн турш эмнэлэгт амьд тэмцсэн ч 1996 оны 9-р сарын 13-ны өдөр 25 наснда таалал төгссөн. Тэгвэл одоо энэ хэрэгтэй гол сэжигтэн нь болцоход байгаа KFD гэж хэмбэ? Dwayne KFD Davis гэдэг нь Лос Анжелесийн Compton хотын маш аюултай хууль бус бүлэглэл болох Southside Compton Cripsийн томоохон босс хар тамхины 8-чин байсан. Тэр эхнэр Paula Clemens-тэйгээ олон жил хамт амьдарч ирсэн мөн өөрсдийн гэсэн хүүхдүүдтэй. Гэхдээ түүний бүх амьдрал нь гэмт хэрэг бүлэглэлийн зодонтой холбоотой гэж. Тэр Cadillac машинд байсан 4 хүн байна штэ. Тэрнээс 3 нь амиа алдсан. Одоо тэгэхээр тэр эсрэг талд байсан машинд амьд үлдсэн хүн нь Dwayne KFD Davis өөрөө. Орландо Андерсон буюу нөгөө зодуулсан залуу 1998 онд буудал цааны үеэр амиа алдсан байдаг. Мөн жолооч хийжсэн Terrence Brown болон арын судал дээр сууж байсан DeAndre Smith нар дараа нь нас барсан. Заримдаа үнэн гэдэг худал хуурмаас ч илүү хачирхалтай байдаг. KFD өөрийнхөө амаар өөрийгөө шоронд хийчихсэн. Тэгэнч гэж хин сандгав дээ. Чимээгүй байсан бол тэр хизээж баригдахгүй байх боломжтой байсан. Гэхдээ тэр мөнгө олох, алдар нэртэй болох хүсэлтэд хөтлөгдөөд өөрийгөө ороочихсон. Яасан бэ гэхээр 2008-аас 2009 оны үед KFD өөр хар тамхины хэрэгээр баригдаад холбооны мөрдөх товчоо болон Лос Анжелесийн цагдаа нартай Proffer Agreement буюу сайн дураараа хэрэгээ арих тохироо хийсэн байдаг. Энэ нь намайг өөр хэрэгээр яллахгүй гэвэл би Tupac-ийн хэргийг ярьж өгье гэсэн хэлэлцээ болсон. Тэгээд 2018 онд Netflix-ийн Unsolved баримтат кинонд тэр ярилцлага өгч машинд байснаа дэлхийд дахинд өөрийнхөө амаар зарласан. Үүний дараа 2019 онд тэр Compton Street Legend нэртэй номыг хэвлүүлсэн. Энэ номондоо болон YouTube-ийн подкаст Vlad TV зэрэг суугт өгсөн ярилцлагада би тэр машинд байсан. Би урд судалд сууж исэн. Жолоочийн эсрэг талд Tupac байсан болохоор би бууг ард сууж байсан Орландо Смит хоёрт амжуулаад өгсөн. Хэрвээ тэд миний талд байсан бол би шууд л өөрөө буудах байсан гэсэн утгатай маш тодорхой зүйлсийг өөрөө ярьсан. Тэгэхээр тэр Proffer Agreement хийсэн учраас намайг яллаж чадахгүй гэж бодож байсан ч Невада мужийн прокуроруудын зүгээс чиний холбооны шүүхтэй хийсэн тохироо Невада мужийн хүн амны хэрэгт огт хамаарахгүй. Мөн чи тэр ном зарах гэж олон нийтэд өөрөө сайн дураараа ярьсан болохоор энэ нь нотлох баримт болно гэж үзээд 2023 оны 9-р сард түүний гэрийг нь нэгжиж баривчилсан байдаг. Ер нь бол 2023 оны 7 дугаар сард цагдаа нар KFD-гийн эхнэр Paula Clemens-ийн Невада мужийн Henderson дахь гэрийг нэгжээд компьютер сум зураг номыг нь хураагаад авсан. Үүнээс 2 сар гарны дараа буюу 2023 оны 9-р сарын 29-ны өглөө цагдаа нар KFD-гийн гэрийнх нь ойролцоо салхилж явахад нь гавлаж баривчилсан. Баривчлах үед болон цагдаагийн машин суухдаа тэр маш тайван, огт сандраагүй байдалтай байсан. Гэхдээ миний хувьд бичлэгийг нь бүрэн тавьж болохгүй. Яагаад гэхээр copyright заах болохоор зурган хэсгээс нь харуулъя. Тэр тухайн үед асуухдаа би юу хийсэн бэ? Би юу ч хийгээгүй штэ. Та нар 30 жилийн өмнөх хэрэг яриад байгаа мó гэж хэлчихсэн. Мөн дараа нь мөрдөн байцаалтын өрөөнд байхдаа би Tupac-ыг алаагүй. Би яагаад түүнийг алах юм бэ? Эн чинь огт утгагүй зүйл штэ. Би тухайн үед асуудалд орохгүй тулд л хэвлэлээр тийм юм ярьчихсан. Ном зарах гээд л тэгсэн юм а гэсэн шүү юм мэдүүлэг өгсөн. Шүүхтэр KFD гин буруугүй л гэж мэдүүлсээр ирсэн. Өмгөөлөгчийн хувьд ч гэсэн манай үйлчлүүлэгч зүгээр л номоо зарах гэж худлаа ярьсан үлгэр зохиочихсон хүн. Тэр номоо ч өөрөө бичээгүй. Хэвлэлийнхний асуултанд тохируулж л жүжиглэж байсан гэж өмгөөлж байгаа. Прокурор харин Невада мужийн хуулиар хүн амны хэрэг заавал бууны гохыг өөрөө татсан байх шаардлагагүй гэж үздэг юм байна. KFD бол гэмт хэргийн бүлэглэлийн ахлагч энэ хариу авах ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Зэвсгийг олж машинд авч оруулсан хүн, тушаал өгсөн, нэг ёсондоо shot collar хийсэн хүн болохоор түүнийг 1-р зэргийн хүн амны хэргийн хамтран үлдэгчээр шууд яллагдаж болно гэж үзэж байгаа. Tupac-ийн хэргийг хүлээж байх хугацаанд 2025 оны 4-р сард KFD цагдаа хорих байранд байхдаа ч нэг хэрэг тарьсан. Тэр өөр хоригдол руу халдсан. Мөн бусадтай зодтолтохоор төрхирсэн хэрэгт тангарагтны шүүхээс гэм буруутай тогтоогдож байсан. Шүүх хурал дээр шийдвэрийг уншихдаа Clark тойргийн шүүгч ярихдаа хоригдол бусдад халдсан, зодоонд дуудан төрхирсэн хэрэгт буруутаад тооцож байна гэж зарласан байдаг. Энэ нь прокуроруудад болохоор KFD бол одоо ч нийгэмд аюултай хүчирхийлэгч хിവэрэ байна гэдгийг нотлох том баримт болоод өгчихсөн. Шүүх хурлын бэлтгэл сонсгол дээр KFD болон түүний өмгөөлөгчид маш том эрсдэлтэй тактикийг мөн хэрэгэлсэн байгаа. Тэд шүүгч Carly Kearney-д хандаад хэрвээ тангарагтны шүүгч KFD-г 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзвэл ялын хэмжээг тангарагтны шүүхээр биш зөвхөн шүүгч өөрөөр нь тогтоолгоно гэж тангарагтны шүүхийн эрхээсээ татгалзчихсан. Тухайн үед шүүгч Carly Kearney түүнээс асуухдаа "Ноён Дэвис,
Та тангарагтны шүүхээр ялаа тогтоолгох эрхээсээ татгалзаж байгаагаа ойлгож байна уу? Хэрвээ тэд таныг буруутай гэж үзвэл би танд ял оноо. Энд хэрэгт 20 жилээс бүх насаар нь хорих эсвэл өршөөгдөх эрхгүйгээр бүх насаар нь хорих ялтай. Дээрээс нь гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болон аюултай галт зэвсэг хэрэглэсэн гэх хоёр хүндрүүлэгч заалтаар би ялыг дараалуулан нэмж оноо. Та үнийг ойлгож байгаа юу гэхэд нь KFD тийм ээ гэж хариулсан байдаг. Мөн өмгөөлөгчд нь Sean Diddy Combs-ыг шүүхэд гэрчээр дуудахаар зарлан дуудах хуудсыг илгээсэн. Яагаад гэхээр KFD урд нь Diddy бидэнд Tupac болон Suge нарыг замаасаа зайлуулчих бол $1 сая өгнө гэж байсан гэж ярьж исэн удаатай. Өмгөөлөгчд нь харин Diddy-г шүүхэд авчирч үүнийг эрс ницаалгаснаар KFD-гийн нөгөө ярьсан бүх зүйл ерөөсөө л хүмүүсийн анхаарал татах гэсэн худал яриа байсан гэдгийг нотлохыг зорилгоо болгочихсон. Энд хэрэг сунжирч явсаар 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Лас Вегас хотод KFD-д холбогдох тангарагтны шүүгчдийн сонгон шалгаруулах түүхэн шүүх ажиллагаа албан ёсоор эхэлсэн байгаа. Шүүхээс баталсан тусгай журмаар нэгдүгээрт хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа учраас тангарагтны шүүгч бүртээ ганцаар нь тусгаарлан ярилцаж сонгосон. Мөн хоёрдугаарт 1 сар орчим үргэлжлэх учраас 12 үндсэн шүүгчээс гадна 4 орлон тоглогч шүүгчийг томилсон. 3 дугаарт талуудад шүүгчдээс татгалзах 10 эрхийг олгосон байгаа. Үүний дараа 8 дугаар сарын 13-ны пүрэв гарагт буюу өнгөрсөн пүрэв гарагт тангарагтны шүүгчдийн бүрэлдэхүүнийг эцэслэн батлаад урьдчилсан саналуулгыг уншиж танилцуулчихсан. Одоо харин 8 дугаар сарын 17-нд буюу өнөөдөр тангарагтны шүүгчид албан ёсоор тангараг тавьж шүүх хурал нээлттэй хийж байгаа. Шүүх хурлын үргэлжлэх хугацааны хувьд бол 8 дугаар сарын дунд үеэс эхэлсэн гэхээр 4-өөс 5-7 хоног үргэлжлэх товтой байгаа. Энэ нь 2026 оны 9 дугаар сарын сүүлээр эцсийн шийдвэр буюу verdicт гарах төлөвтэй гэсэн үг. Tupac-ийн нэг алдартай үг байдаг да. Realize буюу үнэнчнүүд худал зүйлийг шууд олж хардгаа гэж. Тэгвэл өнөөдөр шүүх хурал энэ үнэн худлыг эцэслэн дэнслэж чадах уу? Tupac Shakur амиа алдснаас хойш 30 жилийн дараа 63 настай Dwayne KFD Davis гэгч энэ эрэгтэй Америкийн түүхэнд хамгийн цуутай алалгын хэрэгт буруутгагдан шүүхийн өмнө ийхүү зогсоод байна. Тэр би бууны гохыг татаагүй, би тухайн үед Вегаст ч байгаагүй. Миний ярьсан бүх зүйл зүгээр л номоо заргасан үлгэр байсан гэж хамгаалж байгаа бол прокурорууд тэр өөрийнхөө амаар хийсэн хэрэгээ айл хэдийнэ баталчихсан. Тэр бол энэ алалгыг зохион байгуулсан толгойлогч мөнөөсөө мөн гэж ялж байна. Тангарагтны шүүх ямар шийдвэр гаргах юм бол 30 жил тайлагдаагүй Tupac-ийн хэрэг эцэстээ нэг тийш болж чадах уу? Та бүхэн энэ хэрэг дээр ямар бодолтой байдаг вэ? KFD үнэхээр өөрийгөө шоронд хийчихсэн үү? Эсвэл тэр үнэхээр зохиомл үлгэр ярьж байгаад уртхил хүзүү орооно гэдгийн үлгэр болсон уу? Энэ хэргийн тухай сонсоод эсвэл өмнө нь Tupac-ийн алалгын тухай өөрийнхөө юу гэж боддог байсан тухайга одоо сэтгэгдэл хэсэгт үлдээж хуваалцаж болно шүү. Өнөөдөр дөнгөж тангарагтны шүүх эхэлж байгаа болохоор цаашид 9 дугаар сарыг дуустал Tupac-ийн аллагтай холбоотой олон нууц мэдээллүүд гарах байх гэж найдаж байна. Цаашид манай подкастыг үргэлжлүүлэн сонсохыг хүсэж байгаа бол суугтаа subscribe хийхээ мартаоцай. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.